Нэрээ оруулж ирсэн хоёрт бол асуудал алгүй. Та хоёр бас энэ ариун заяа гишүүнтэй саналгүй байна. Зориг гаргаад энийг хий гэж байгаа тэр зоргийг чинь бол үнэлж байна. Зүгээр би Бангийн орооныхоо ажлын хэсгийгэнд бас хэлмээр байна. Гэхдээ энэ чинь бас хариуцлагатай ажил шүү дээ. Хүмүүс интервью хийгээд энэ хүн олон одоо татвар төлөгчдийг эрүүл мэндийн нийгмийн асуудлыг нийгмийн даатгалын санг хариуцаад үндэсний орон суух чадна гэдэг дүгнэлт гаргаж байгаа асуудал шүү дээ. Тэг хүнтэй хариуцлага ярих гад ёс зүй, хараат бус байдал, хандлага ийм чухал зүйлүүдийг ярих гад ярьцлага авах гэж шүү дээ. Интервью хийх гэж шүү дээ. Та нар боддоо тантай цуг интервью хийх гэж байгаа хүн чинь танаас доор мэдлэгтэй хүн очиод интервью хийгээд бол яах вэ? Чи инээд нүрнэ шүү дээ. Их хурлын байгууллагын өөрийнх нь легитим чанар энд аягүй сул байна шүү дээ. Та хэд бас энэ дэр анхаарал та. Бангийн ороо гэхлээр л нэг хаа хамаагүй нэг зараа өгцөн тэгээд уртаа шууд нэрээ суудаг юм болё л доо. Энд чи экспертүүд байх хэрэгтэй шүү дээ. Энэ хоёр хүний буруу гэж байгаа юм биш. Гэхдээ ядаж энэ даатгал гэдэг чинь өөрөө эрсдлийн сан гэж юу байдгийг. Хуучин бид ч даатгалын мөнгөний үлдээгээ бие биенээ шагнадаг ийм буруу тогтолцоо байсан бол бид цоо шинэ хуулийн концепц бий болгоод гүйцэтгснээр нь хийснээр нь тултал нь энэ мөнгөний дуустал нь өвчтөе улсуудыг ядууруулахгүй байх энэ том бодлогыг хэрэгжүүлэх том зорилго тавьсан шүү дээ. Тэгээ одоо тэр даатгал ерхий газрын гаргаж байгаа доктор шийдвэрүүдийг харж л да. Бөө хязгаарлалтууд хуулиасаа давсан баахан тушаал тогтоолууд гаргацсан байж байгаа царай. Үгүй ийм тэр даатгуулагчийн мөнгийг тэр ковидын үед зарцуулсан олон нийтийг хамарсан мөнгөний тэр засгийн газрын нөөцөөс нь гаргуулал да. Төлбөрийн төлөөлөлтөй. Энийг яриад суудаг үндэсний зөвлөлийн гишүүтэй баймаар шүү дээ. Даатгуулагчийн эрхийг ашигыг хамгаалах гэж байгаа болохоос энд одоо бид хин нэгний зүгээр нэг зааж яадын гэж болохгүй шүү дээ. Энд чи бидний өөрийн легитим чанар чи унаад байна шүү дээ. Бангийн хорооны чи өөрөө сулраад байна шүү дээ гişүүдээ. Бүгдээрээ нэг бодоо. Зүгээр яах вэ гэж байж болохгүй. Энэ болгоны ард байна шүү дээ. Төрийн ажил үнц нь унаад байна шүү дээ. Тийм учраас бид ч гэсэн шалгуураа өндөр болгоё л доо. Тэгэл хийнээс хамаагүй хүмүүс ороод ирэхлээр за энэ өөр хүн байхгүй юм чи гэж болохгүй шүү дээ. Тулт нь явуулъя л да. Тэнд жинхэнэ даатгуулагч өмөөрөө зогсдог баймаар байна шүү дээ. Яагаад өнөөдөр зөвхөн эрт илрүүлэг хийх гээл яхан мөнгө тавихад дурангийн шинжилгээ 60,000 төгрөг. Улсын болон хувийн эмнэлэгч хийхгүй байх гэж бодож байна та нар. Өртгөн өрөхгүй шүү дээ. Хийх сонирхолтой нэг ч газар байхгүй шүү дээ. Эсвэл халдвар төвшөнд харах гэдэг шүү дээ. Гэхдээ яагаад заавал үнийн тэгж доогуур тавьж хэмнэж байгаа нэрийдлэр иргэдээ өвчнөөс аварч чадахгүй ингээд гүлийгөө сууж явах хэрэгтэй юм бид нар. Бид өөрсөндөө дүгнэлт хийх хэрэгтэй шүү. Бидний буруу шүү энэ. Тийм учраас энэ хариуцлагатай хандъя. Би гишүүдэд уриалж байна. Экспертүүд ярилцлага авах гэдэг нь шүү дээ. Тэгээ ярилцлага авах гэж байгаа улсуудаа одоо ямар улсууд явах юм? Ярилцлага өгч байгаа улсууд нь хамаагүй дээр улсууд орж ирнэ шүү дээ. Тэгээ зорилгоо мэдэхгүй байж болохгүй шүү дээ. Энд чинь бас арай л тийм учраас бид өөрсөндөө бас хүндэтэлтэй хандах хэрэгтэй шүү. За баярлалаа. Гамаа гişүн. За яг хөө түрүү нөгөө яг хэлж